Эхний хичээлээрээ та бүхэндээ морь уурынхаа бүтэц гарал үүслийн талаар товч дурдъя гэж бодож байна. Морь уур хөгжим маань Монголын үндэсний хөгжмийн зэмсгүүдийн дотроос онцгой байр суурь эзэлдэг юм хөгжим байгаа. Морь уур хөгжим маань монгол хүнтэй салшгүй холбоотой байдаг. Одоо гэрт хургасан жавар, сэтгэлийн жавар, альваа муу муухай зүйлийг морин уур дуурсан дээр газар альваа зүйлийг үргээж идэг морь уур хөгжим маань. Эртээр үеэс монголчууд маань одоо гэртэн тохиолдсон гай дотхор өвчин зовлонгоос одоо гаргахын тулд морин хурч хүнийг залж гэртээ залж өгтургын үүдийг хаалган хэмээн бэлэгдэж морин хурыг дуургадаг тийм сайхан уламжлалтай үдцтэй хөгжим байгаамаа. За ингээд та бүхэндээ одоо морь уурынхаа бүтцийн талаар товч одоо тайлбарлая. За морь уур хөгжим маань үндсэн толгой, иш, одоо маар, дээд доод маар, одоо жавхтас, дэх, одоо дууны цар, авианы одоо хайрцаг гэсэн утгатай ийм хэсгүүдээс бүрддэг байгаа. Хамгийн дээдлд бол морь уур бол морины толгой, эртний үед бол янз янзын хэлбэр дүрстэйгээр одоо энэ зүйлийг одоо морины толгойгоо сийлдэг байсан. Жишээ нь арслан толгойтой, тэмээн толгойтой, матар толгойтой, хун толгойтой гэх зэрэг маш олон төрлүүд байсан байдаг. Одоо энэ хэсгийг бол З бад гэж нэрлэдэг. Энэ дээр бол илүү тод харагдах бах. Ихэвчлэн бол З бадыг бол лууны дүрсээр бол одоо бэлэгдэж сийлсэн байдаг. Энэ ямар учиртай юм бэ гэхээр одоо монголчууд манжин иршээлд 200 жил дарлагдж байх үед одоо манж хятадыг болохоор лууны дүрсээр төлөөлүүлж монголчуудыг болохоор мориор төлөөлүүлж ингэж бэлэгдлийн шинжтэй энэхүү дүрслэлийг хийжсэн. Энэ ямар учиртай юм бэ гэхээр хэдий одоо манж хятадд дарлуулж байгаа ч гэсэн монголчууд одоо үргэлж дээр нь гарна одоо өссөн дэвжин гэсэн утга тусаа тогтнолоо эргүүлж авнаа гэсэн утгыг бэлгэжсэн юм учиртай байт юм аа. За энэ бол одоо морь уурын чих байна. Энэ ямар үүрэгтэй вэ гэхээр дуугаа бол хөглөнө. Хөглөх үүрэгтэй чих бол энэ бол маар буюу тих гэж нэрлэдэг. Энэ нь бол одоо ишнээс дээд доод маар нь байна. Цар болон ишнээс утсыг хөндөөрүүлэх дуу авиг дамжуулах үүрэгтэй. За энэ хэсэг бол жавхтас байгаа. Энийг бол үндсэн бол морины сүүлээр хийдэг. Одоо бол ихэвчлэн одоо нийлэгдэл буюу сатуркаар энийг хийдэг болсон. Энэ ямар учиртай юм бэ гэхээр одоо морины сүүл маань бороо орох ч юм уу юм чихтэй үед болохоор амархан тасрах, утсан ингээд сунах тийм одоо эрсдлүүд гарддаг бол энэ сатуркийг хэрэгжих гэснээр тийм эрсдэлт бол их бага хүртдэг. Тийм ач холбогдолтой болсон байдаг. За энэ хэсэгт болохоор энэ доод тэхвэн түрүүнд тайлбарсан энэ бол одоо утас, цар хоёрыг дунд холбогч утас авиг дамжуулагч гэсэн утгатай юм. Энэ бол мэдээж дууны авиа гიშгийг гаргагч цар одоо авианы хайрцаг гэж нэрлэх юм да. Тэгээ энэ бол энэ холбогч дэх. Тэгээд дараа нь бол мэдээж морь уур одоо утсан хөгжмийн гол зүйл болох ном. Энийг бол симчок гэж нэрлэдэг. Энэ бол одоо ямар ч үед бол одоо морины сүүлээр хийлж бай. Одоо морин хийл, контрабас ч бай. Бүх хөгжим бол утсан хөгжим бол энийг бол морины сүүлээр хийдэг. Ийм учиртай байна. Ингээд үндсэн морь уурын бүтц маань товчхон дурдвал ийм учиртай.